За сайн байцгаана уу та бүгдийн өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр програмчдын анхан шатны хичээлийн дараагийн хичээл орох болж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл дээр бид нэр юу үзэх вэ гэвэл математик үйлдэлүүдийг яаж компьютер дээр хийдэг вэ гэдгийг хэдүүл үзэх нь. За кодондоо яаж математик үйлдэлийг хийдэг вэ гэдгийг хэдүүл үзнэ. За тэгэхээр хэдүүлсэнд нь ерөнхийдөө бас математик үйлдэлүүдээс хэдүүлсэнд яг компьютер хамгийн одоо юу төвшөнд өгдөг нь энэ дөрвийг бид нар маш сайн мэдж байгаа. Нэмээд энэ үйлдэл байдаг. За modulo гэж нэрлэдэг те. Энэ үйлдэл байгаа. За тэгээд ерөнхийдөө цаашаага бүр гүнзгийрээд явбал beat manipulation гэдэргээд одоо олон математик үйлдэлүүд бол бид нэр юу яаж болно. Эсвэл binary code гэдэр тал дээр ороод ирвэл бид нарт олон тийм юунууд бол байгаа, сонголтууд бол байгаа. За гэхдээ анхан шатанд бол бид нэр энэ тавыг ерөнхийдөө сайн мэдж яхад болсон. За энэ дэр нэмэгдээд мэдээж тэнцвүүгийн тэмдэг хэдүүлэнд нь орж ирж болсон тий. Тэнцвүүгийн тэмдгээр бид нэр ямар нэгэн хоёр зүрийн хооронд нь тэнцвүүрэхтэй ямар нэгэн тэр утгыг тэр хувьсагч дээр оноож өгөхдөө хэдүүлээ тэнцвүүгийн тэмдгийг ашигладаг байх нь. За тэгэхээр хэдүүлээ өмнөх хичээл дээр юу үзсэн бэ гэхээр яаж хувьсагч зардгийг бол үзсэн шүү дээ тий. Тэр хамгийн ихсээд int буюу өгөгдлийн төрлөө энэ дээр бичиж өгөх ёстой. Дараа нь тэр юуныхаа нэрийг бичиж өгөх ёстой. За тэгээд тэр нь тэнцүү ямар утгыг авах вэ те. За 2 гэдэг утгыг авахаар 2 гэдэг утгыг бичээд зэгтэй таслалыг тавиад энэ кодын энэ нэг шугам дуусгах нь байна. За тэгэхээр энэ юун дээр хэвчээ юу бичиж үзье, кодыг бичиж үзье. За яах вэ гэхээр хэдүүлээ дахиад int b гэдэг нэг хувьсаг зарч чи int гэдэг төрөлтэй b гэдэг нэртэй ямар утгатай юм бэ гэвэл 3 гэдэг утгатай хэдүүлээ юу зарч. За энэ хоёр тооны хоорондын нийлбэрийг олоо гэвэл хэдүүлээ яаж олох вэ гэхээр хэдүүлээ int за sum гэдэг нэг өөр хувьсагч зарж жагаад хэдүүлээ орчие те. А дээр тэгэхээр хэдүүлээ энд нэг ширхэг тэнцвүүгийн тэмдэг юуг илэрхийлж байгаа нэхэр энэ sum гэдэг утган дээр арталт нь бичигдэж байгаа ямар нэгэн илэрхийлэмжтэй ямар нэгэн нэмэх хасах үржих хуваах тэр үйлдэлүүдээс гарч ирж байгаа хариу sum гэдэг дээр хадгалагдсан шүү гэдгийг бид нэр одоо тэнцвүүгийн тэмдгээр одоо нөгөө найздаа компьютертой хэдүүлээ хийж өгöd байна гэж хэдүүлээ ойлгож болох нь байна. За тэгээд хэдүүлээ ингэ бичсэн юм чин зэгтээ таслаа тавиад дуусгах чинь. За тэгээд хэвж гаргах ёстой тийм учраас sum гэд ингээ хэвсэд гаргаад ерөнхийдөө код дуусгах нэ. За тэгэхээр нэмэх хасах үржих хуваах хөдөлтөл бол ойлгомжтой яг энэтэй ижирхнээр хийгдэнэ. За үржих тэмдгийг тавьлаа гэж бодоход за нэмэх тэмдгийг нэмлээ гэж бодоход энд бас 5 гэдэг хариу гарах нь байна. Хаслаа гэж бодоход хасах 1 гэдэг хариу гарах нь. Үржлээ гэж бодоход эндээс ямар хариу гарч ирэх вэ гэвэл 6 гэдэг хариу гарч. За хуваах гэсэн чинь хуваах цаа аюул сонирхох ёстой шүү дээ. А-г хуваах нь Б гэд хэдүүлээ бодоод үзчихээс та А-г хуваах нь Б. Тэнгүүд хэдүүлээ юу хуваах болж байгаа нэхэр 2-ыг 3-т хуваах болж байгаа шүү дээ. Тэр эндээс харна. Өгөгдлийн төрөл нь int гэдэг өгөгдлийн төрөлтэй байгаад дээ шүү дээ хэдүүлсэнд нь. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл бүхэл тоо байх хэрэгтэй юм байна. Хэдүүлээ энэ хоёрыг хуваагаад гарч байгаа тоо ямар нэгэн бүхэл тоо байх хэрэгтэй. Тэрнээс хэдүүлээ тэг 66 66 66 67 гэдэг тийм тоо гаргаж бол хэдүүлээ босхгүй байх нь шүү дээ. Ийм бутархай тоо бол босхгүй. Одоо ингэж яваад нэг 7 гэдэг дуусах. Ийм бутархай тоо хэдүүлсэнд нь бол байж босхгүй байх нь шүү дээ. Яг тэр хэдүүлээ юугээ зарлцсан гэхээр анханасаа int гэд зарлцсан учраас энэ ямар хариу гарах вэ гэвэл тэг гэдэг хариус гарах нь. Хэрвээ 4-ийг хуваах нь 3 байлаа гэж бодоход энэ бол 1 гэдэг хариус гарах нь. Үндсэндээ юу асууж байна вэ гэхээр энэ 2 гэдэг дотор 3 гэдэг тоо хэдэн ширхэг удаа багтаж болох юм бэ гэдгийг л асууж байгаа. Тэгээ компьютер тэг ширхэг удаа багтаж чадах юм байна гэдэг тэг гэдгийг буцаана гэсэн үг байна. Тэгэхээр хуваах гэдэг үйлдэл дээр бол тэг гэдэг хариу гарах нэ. За тэгсэн чинь хэдүүлээ математик дээр өмнө нэг ч удаа үзэж байгаагүй шинэ үйлдэл гараад ирж тэ modulo гэдэг. Энэ үйлдэл яадаг вэ гэхээр ямар нэгэн хоёр тоог хооронд нь хуваахад гарах үлдэгдлийг нь олдог байна. За жишээ нь 2-ыг 3-т хуваалаа. 2-ыг хуваах нь 3. Тэгээр өгсөө 2 тэ тэгээр өгсөө 2 гарна. За цэг тавигдсан учраас хэдүүлээ юу вэ гэхээр энэ 2 гэдэг үлдэгдэлтэй гарч ирж шүү дээ. Тэгэхээр энэ үлдэгдэл нь хэдүүлгийн хувьд бол modulo гэсэн үг байна. Тэгэхээр 2-ыг 3-ын modulo тий. За энэ нь юу гарах вэ гэхээр
2 гэдэг хариу гарах нь шүү дээ. За эндээс энэ бас хамгийн энгийн жишээ нь эндээс өөр жишээ хэдүүсээ аваад үзье. 14-ийг хуваах нь 10. Тэгэхээр энэ хэд гарах вэ гэвэл 4 гэдэг хариу гарах нь шүү дээ. 14-ийг 10-т хуваахад бол 4 үлдэн тий. За тэгэхээр үлдэгдлийг нь олдог ийм юу байх нь байна. За тэнцүүгийн тэмдэг бол нэг ширхэг тэнцүүгийн тэмдэг бол ямар нэгэн тэр одоо хувьсагч тэр утга онооход хэдүүсээ ашиглана. За бусдын хувьд бол ойлгомжтой байх гэж найдаж байна. Энэ modulo гэдэг зүйлийг бол ирээдүйд бол маш их ашигласан, маш чухал. Тийм учраас энэ ойлголтыг сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр үлдэгдэл гэдэг зүйлийг те. Жишээ нь одоо 14 гэдэг тооны хамгийн сүүсчийн орныг олохын тулд хэдүүсээ modulo ашиглаж штэ те. Ингэж болов ирээ амархад. За тэгэхээр өнөөдрийн хичээлд хамт байсанд баярлалаа. Тэгээд энэ хичээлийн дараа хэдүүсээ сурсан зүйлсээ ашиглаад practice тийм бодлого утгах нэ. За тэгэхээр бид тэр хичээлтэй хамт байна гэж найдаж байна. Өнөөдрийн бичлэгийг таалагдсан бол лайк болон subscribe дараарай.